Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны 11-р сарын 26-ны өдөр дугаар 174 төрийн ордон Улаанбаатар хот Монгол Улсын төрийн одон медалаар шагнах тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь анхдугаар үндсэн хуулийн баталж бүгд наримтгал сан тун хугасны төвөгт 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа олон жил үрдээлтэй ажиллан онцгой амжилтыг гарган их орны хон хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрэн оруулж байгаа дараах хүмүүсийг төрийн одон медалаар шагнан суугай. Хөдөлмөрийн гавьяаны улаан тогийн одонгоор Арвжаагийн Балжиньям Гоёлтай аймгийн Дэлгэр сумын Ахмад Настан Улс их орныхоо хөгжил дэвшлийг түлшээлгч эрхэм хүндэт та бүхэнд анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамд тулсаа тунхагласны түүхт 101 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монголчууд бид төрт ёс хууль цаазын үн эртний баялаг түүхтэй ард түмээ. Манай улс анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамд засаглалыг тогтоосон өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн үндэс суурь өнөө цагийн ардчилсан Монгол улсын төрийн байгууламжийн үндсэн хэлбэр болон хөгжин бэхжсээр байна. Иймд анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамд тулсаа тунхагласан түүх тойг тохиолдуулан улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хорь нэмрээ оруулсан салбар салбарын манлайлагч та бүхнийг Монгол төр хүндэтгэн алдаршуулж төрийн дээд цол одон медалаар инхүү шагнан урамшуулж байна. Эрхэлсэн ажил хөдөлмөртэй эрдэм мэдлэг хүч чадлаа дайчлан олон жилийн идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилд өндөр амжилт гаргасан Гоёлтай аймгийн Дэлгэр сумын Ахмад Настан Арвжаагийн Балжиньям төрийн дээл шагналд хөдөлмөрийн гавьяаны улаан тогийн одонгоор төр түмнийхээ өндөр итгэл өргөн хүндлийг хүртэж амжилт бүтээлээ баттган алдар цолгоо бадраа жохын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Та бүхний гэр бүл үр хүүхэд хань ижил хөдөлмөрийн хамт олонд бас сайн сайхан бүхнийг хүсээрэй. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадар холтгоо.
Вау. Шууд сэтгэлээр ярих юм уу? За өнөөдрийн сайхан одоо бүгд найранд улсаа тунгуулсны баярын өдөр төрийн одоо хайр шиг өдрийн гавьны удаан төв одоогоор шагнаглаа. За ингээд шагнал авч явахад одоо эргэж харах гарцаагүй амьдралд хүүх санагдсан байна. За энд бол одоо миний төрийн албанда тогтвор сууршилтай, зүтгэлтэй, үр дүнтэй санаачлагтай ажилласны үр дүн энэ шагналд хүртэхэд маань одоо Говьолтай аймгийн төрийн захиргааны байгууллага тэр дундаас Говьолтай аймгийн дэлгэр сумын засгийн тамгын газар дэлгэрчүүд тэр бүгдийн одоо хайр нэрлээ гэж хөдөлмөр зүтгэлийг төр үнэлээ гэж ойлгож байна. За би бол ерөнхийдөө одоо сумдаа Говьолтай аймгийн дэлгэр сумдаа тогтвор сууршилтай 60 жил болоод идэвхтэй гарсан. 60 жилээс 6 жил нь одоо сумаас гадна байсан. Бусд одоо 54 жилд үндсэндээ зөвхөн дэлгэр сумдаа албашилж төрийн захиргаанд ажиллаж төрийн албандаа доктор сууршилтай ажилласны үр дүн өнөөдөр энэ хайр гавьяа шагналаа гарч яана гэж ойлгож байна. За ингээд одоо хамт ажиллаж байсан төрийн албаныхан одоо мөн өнөөдөр талбайд хүрсэн ирсэн гүнтэн хүрсэн ирсэн ах トゥ санд нөхдөө дамраг сатан үр хөвгтүүдэд хандаж хэлэхэд альва зүйл тогтвор сууршилтай сэтгэлтэй зүтгэлтэй байгаа үед амжилт тогтдог юм байна. Амжилтаар чигүүлээд өргөжж явахад урам хайр ухаарл төрийн хайр шагналыг хүртдэг байна гэдгийг л одоо хэлмээр байна да. Ийм сэтгэлдэрж байна. За өнөөдрийн энэ гавьяа шагнал хүртэл мэдээж хамгийн гол одоо төшиг тулгуур маань одоо хүний ханижил энэ хүмүүс одоо зарим үед ч одоо хөдөө төрийн алдыг ашаад ингэж явахад тастай судтай ч үгүй юу, бороотой уртай ч үгүй, нартай гантай ч үгүй байна. Тэр үед л одоо ард талд минь өмг төшиг болж гантай үед нь бороо оруулж судтай үед нь одоо ажууд нь түшиж тулж ингэж явдаг хандаа хамгийн одоо найртай таны өмг төшиг ирсэн шүү гэж одоо хандаа хэлье.